яагаад намайг зүгээр ялгуурлаад байгаа гэдгийг нь бас ойлгохгүй. Ямар мэдрэмж ах уу? Ер нь бол амар хогийн шүү дээ. Айгуу тийм Өөр харьцах. Тийм, өөр харьцан. Тэгээд ингээд ялгуурлан гадархалт хүн ингээд сүулдэ өрцөөр хагаад тэрэндээ үнэмшээд эхэлдэг. Цөөнхийн эрх сайжрахад бүх хүний эрх бэхжиж идэг. Аригчин байсан ч өмөрөгддөг шүү дээ. Тийм. Гендер судлал гэдэг чинь өөрөө эрх мэдэл судалдаг л судалгаа байхгүй. Өмнө нь бид нартай хамтраач сургалт өгье гэж бид нар гүйдэг байсан бол одоо ингээд наашаага ирж байгаа байдал. Энд чинь өөрчлөлт байхгүй. Одоо энэ нэг хүн одоо би одоо гей, лесбиан байсан хад чамааг яаж хохироод байгаа юм бэ? Би эрхээ нэхэмжсэний төлөө чиний эрхээс хумсах гаагүй шүү дээ. Сайн байцгаана уу? За урагшлах хөтөлбөрийн подкаст маань эхэлж байна. За энэ удаагийн дугаарт болохоор Монголын LGBT төвийн гүйцэтгэх захирал Инхмаа оролцож байна. За Инхмаа гендер судлалаар төгссөн ийм мэргэжилтэй. За ер нь хизэнээс тэгээ бас яагаад одоо энэ салбар руу орох болвоо? За баярлалаа. Юуны өмнө подкастт урьсанд маш их баярлалаа. Яг гендер судлалыг бол хизээ хойно нэлийн том болсон хойноос яг орсон л доо. Тэгээ яаж энэ зам руу орсон бэ гэхээр бүр ер нь бол нэлийн жоохон бага нас руугаа явахаас өөр аргагүй хүрж байгаа. Би бол өөрөө 1980-ад оны хүүхэд. Дөнгөж одоо хүүхэд наснд минь одоо Монгол улс маш том шилжилтийг хийгээд хүүхэд гэлтгүй том хүн гэлтгүй бүгдээр л маш хүнд хэцүү тулсан шүү дээ. За тэгээ явж байхдаа би ер нь айгүй тийм сониуч хүүхэд байсан байхгүй юу гэд. Гэхдээ сониучтай одоо одон гараг сонирхсон биш. Ер нь бол ингээд нийгмийг их гайхдаг байсан. Ялангуяа одоо энэ ялгуурлан гадуурхалт хүчирхийлэл хүмүүс яагаад ийм өөр хэцүү хүнд амьдралыг туулаад байна гэд. Яг миний өсөж явах насанд чинь хүчирхийлэл маш их байсан, ядуурл маш их байсан. Тэр болгонд ингээд гайхаад айгүй тэр 90 одоо 2 он одоо би 7 8 настайд ингээ ухамсар суудсан тий. Гэхдээ бидний үеийн хүүхэд чинь бид нар чинь баг одоо байгаа хүүхдүүдээ шал өөр байгаа шүү дээ. Амар хурдан том болцгооцсон тий. Би даасан байдалтай нийгмийн амьдралд орцгооцсон. Одоо талхандаа явахаас ахвал талхандаа очирлох нэг 2 ногоон толгоноо барьчаал талхандаа очирлох гэдэг чинь нийгмийн харилцаанд тэр одоо 7 8 наснаас л орцгосон байгаа гэсэн. Тэгэхээр ингээд би маш их юм ингээл гайхаал хараад идэгсэн байхгүй. Одоо жишээлбэл ингээд намайг сурагч хүүхэд байхад ингээд манай ангийн хүүхдийн колонд явжсэн. Тэгээд тэр яагаад явсан бэ гэхээр зис гэдэг имийг хулгайлсан учраас ингээд ангийн маань хүүхдийн шорон руу явчлаа гэд маш амар санагдаж штэ. Тэр үед би ийм энэ гадуурга кабель дотор зис утас байдаг юм байна гэд. Тэгээ миний найз одоо ангийн хүүхд яагаад шоронд орох болов те? Ядуу учраас. Тэр бол надад маш сонир санагдаж байгаа байхгүй. За тэгээд ингээд орцонд мань те доод давхрын айл хажуу айлч гэдэг юм ингээд бүхэл миний одоо танил хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд туулаад. Яагаад ингээд ийм юм болдгийм болоо гэд маш их одоо гайхширдаг. Яг би одоо их азтай манай гэр бүл бол одоо тэгж архиу жагсан согтуу тавьдгүй л байж л тээ. Гэхдээ нийгэм тэр чигээрэл айгуу тийм хүнд хэцүү байсан. Тэгээ яагаад манай амьдрал юм бусдынх юм байгаа юм бэ гэл ингээл гайхал тий. Бас ингээл одоо аав согтуу ирнэ гэл хувцаа зузаалаад өмсөд байгаа би найзгаа харж исэн тийм үү. Одоо ирээ зодхно шүү дээ. Тэр болгон чи ингээд намайг амар зочоож ирсэн байхгүй. За тэгэл ингээл яагаад ийм юм байдгийм болоо яагаад гэл ингээл бодоол идэх хөвгтэйсэн. Тэгээд ерөнхийдөө яг өсвөр насндаа би гадаад руу одоо ингээд очиж амьдрах болсон. Одоо цагаачлж тээ. Яг тэгээд ингээд цагаачлж амьдарч байхдаа бол би ялгуурлан гадуурхалт гэдэг юм чинь ямар юм байдаг юм бэ гэдгийг бие махбодороо туулсан. За тэгээ ингээд Монголд үдчихсэн гэр бүлийн хүчирхийлэл одоо ингээд Америкт яг ялгаагүй байсан. Гэхдээ яг ингээд цагаач монголчуудын дунд байхад дахиад бүр яагаад гэл ингээл гайхаал тээ. Одоо ингээд миний монголчуудын айгүй олноороо амьдардаг байсан нэг байранд амьдардаг гэсэн юм. Тэрэнд болохоор ингээд нэг ихч
одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд тэгээ нөө бичиг баримтгүй учраас цагдаад хандаж чадахгүй тийм үү. Тэгэнгүүт цагдаад ингээ хандсан чинь бүх монголчуудаараа тэр их чиг буруутгадсэн. Одоо ингээ хүний газар нэгнийгаа гэд Цагдаад өглөө. Тийм цагдаад өглөө. Бараг л хүн чанаргүй гэд. Тэр бас намайг маш их гайхшуулж байхгүй. Би ч нөгөө өсвөр насны хүүхэд тэгэл дахиад бас яагаад ийм байгаа юм бэ гэд. Ер нь бол ингээд хар багасаа шудраг бусыг ингээд айгүй юм гэрчлээд гэхдээ нөгөө нэг хүчин мөхс байгаад тэгээ нэг тийм арга хайдаг байсан гэх юм уу та ингээд. За тэгээд ингээд цагаач хүний амьдрал чинь өөрөө маш бэрхшээлтэй. Олон янз юм туулах шаардлагатай болно тий. Ингээд бие махбодор одоо янз янзын ялгарлан тэнцээчин бол одоо арьсангөр ялгарлан гадарх нь бичиг баримтаар ялгарлан гадарх нь гэл. За эдгээр чинь ингээ огцолцлоод ирэхээр бас нэг ондоо төрлийн ялгарлан гадархалт болно тийм үү. Гих мэтчлэн юмыг ингээ туулаад явж ийла. Тэгвэл ер нь бол ингээд багада би чинь юм чулуу цуглуулдаг, туг цуглуулдаг бас нэг тийм хоббитай тэг ямар бидний үед чинь интернет гэж ном илбэг биш те. Нэр ном аягүй хоорсон шүү дээ. Амар хоорсон те. За тэгээд ингээд би болохоор өөрийгөө геологч юм археологч болно гэдэг тийм мөрөөдөлтэйсэн байхгүй. Тэгээ нэг Америкт яг мэрэгжил сонгох болсон би геологч болно л гэл авсан чинь ээж болохоор эмэгтэй хүүхдэд хүнд мэрэгчлээ болохгүй гэд. Тэгээд ерөөсөө нэгтлэн болвол одоо ингээл ажил төрөлд ороход амархалтай байна. Тэгээ би яг нэгтлэн юу хийдгийг ч мэдэхгүй. Тэгэл одоо ээжийнхаа зөвлөмжөөр сураад төгсөөд тэрнгээр ингээд ажилласан. Гэхдээ ингээд энэ хугацаанд болохоор яг би ингээд цагаач монгол хүнийхээ хувьд тэр нийгэмд ингээд нөгөө белонгийн буюу ингээд нэг юм хамааралтай байх ингэж хамрагдах тийм минийх гэсэн юм надад огт байхгүй. Тэгээ нэг өсвөр нас ингээд залуу хүн багадаа штэ. Тэгээд ингээд тэр нийгмийг бас амар их бас гайхаал ингээд судлаа. Яагаад намайг зүгээр ялгуулад байгаа гэдгийг нь бас ойлгохгүй. Ямар мэдрэмж ах уу? Ер нь бол амар хогийн шүү дээ. Айгуу тийм өөр харьцах. Тийм, өөр харьцан. Тэгээд ингээд ялгуурлан гадархалт хүн ингээд сүултээ өрцөөр хагаад тэрэндээ үнэмшээд эхэлдэг. Би одоо ингээд амар гунигтай өөрийнхөө тулсан зарим нэг юмыг миний сэтгэлгээнд нөлөөлсөн байсан юм ярил л да. Би ингээ автобусанд суучаад сул сандал гарахаар энэ дээр нь би сууж болох юм болов уу гүн болов гэж бодож байгаа байхгүй. Яг тэгвэл тийм их одоо энэ миний газар биш те. Надад тийм ирэх байгаа, ирэх мэдл байгаа. Зүгээр нэг сандал дээр суучих гэдэг чи тийм сэтгэлгээ ингээд суугаагүй нэг тийм одоо тайлбарлахад айгүй хэцүү. Тийм байсан. Дээрээс нь ингээд би бас энэ өөрийнхөө нэрний талаар би ингээд миний нэрийг Инхма гэдэг. Гэхдээ би ингээд 10 жил Эма гэдэг нэрээр явсан байхгүй юу Америкт. Америкт овоо удсан хүн байна. Тэгсэн чинь нэг Колумбаас ирсэн Оскар гэдэг найз маань надтай нэг удаан бит хоёр машин барь явахад асуусан байхгүй юу. Чи Монгол нэр чинь юу юм бэ гэд. Тэгээ би Инхма гэдгсэн чинь чи юу яаж явж байгаад Эма гэдэг нэртэй болсон гэхэд би анх удаа нөгөө юм зог тусаад юу лээ гэж бодож байгаа байхгүй юу. Тэг яг эргүүлээд ингээд бодсон чинь ер нь Америкт очиод миний анхны ингээд ажлуудын нэг миний одоо менежер миний нэрийг дуудаж чадахгүй. Тэгээ тэр үнийг би яг санаж байхгүй. Бүр яг гараа ингэжсэн. Тэгээд ямар нэгэн нэр зохиогоодох гэсэн байхгүй. Make up name гэд. Тэгээ би ингээд сандарсандаа бас Spice-гийн ус дуртай байсан да тий. Сандарсандаа Emma гэд хэлчихсэн. Тэгээд тэр нэртэй ингээд 10 жил явцсан байгаа байхгүй. Тэгээ одоо эргээ харахаар энэ нэр маань амар тийм опрессив нэр байгаа даахгүй. Ер нь бол ингээд бас одоо зөв үрдэг юм. Би чиний хэлээр чамтай яриад тахад чи миний 6хан үсэгтэй нэрийг чэйжилж чадахгүй байна уу гэд амар тийм зүг. Тэг ингээд Оскар бит хоёр ярьж агаад тэрийг манай ажлын хамт олны юм уулзалтайсан. Тэгээ тэрэн дээр өнөөдрөөс эхлээд намайг Инхма гэж дуудаарай гэж. Тэрнээс энийг болохоор би өөрийнхөө нэрийг эргүүлж авсан гэж аюу тийм хүчрхэг мэдрэмж авахгүй. So одоо л үргэлж би Инхма гэд нэрээрээ хаа явсан газараа дуудагдах туртай. Гих мэтчлэн. За тэгээд ингээд явж илаа. Тэгээд тэр нийгэмд чинь бас нийгмийн иргэний нийгэм гэж байгаа шүү дээ. Тэгээд иргэний нийгмийн би болохоор одоо Калифорни мужийн Сан Францискогийн тэр Бэй Ариа гэдэг орчинд байсан байхгүй.
тэнд байгаа баг бүхий л иргэний нийгмийн байгууллагт би сайн дурын ажил хийж явсан. Тэгээ тэрнээс айгүй их юм тэр нийгмийн талаар сурсан бас ингээд хүмүүнлэг юм хүний тухай, хүн харилцааны тухай, тогтолцооны тухай ялгарлан газар тэмцлийн тухай маш их юм их сурч чадсан. Тэгээ би айгүй тийм талархалтай байдаг өөрийн одоо энэ цагаач туусан амьдралдаа. Тэгээд ингээд ажиллаж явж байхдаа одоо хамгийн анхны иргэний нийгмийн байгуул маань Optional Recovery Center гэдэг яг юм гэр оронгүй болчихсон. Тэгээд ийм ямар нэгэн арх юм уу, хар тамхи юм уу юуны хамааралд болсон хүмүүс тусламж үйлчлэл үзүүлдэг газрын сонсон. Тэгээ миний хийдэг ажил нь болохоор data entry буюу анкет ингээд бүгснийг нь би шивж оруулдаг. Тийм л юм хийдэг. Тэгээ би бүр ингээд гайхаад би ч нөгөө хүн архичин болно гэдгийг ингээд том болоод хийдэг шийдвэр мэдрүүгээ бодож исэн байхгүй юу. Ингээд анкетнуудыг уншсан чинь 11 настайгаасаа 9 настайгаасаа ингээд архинд орсон, архийг хэрэглээд ингээд архинд орсон, хар тамхинд орсон гэд бүр ингээд mind blow бүр хөөх гэл гайхаж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд тэр хүмүүст үзүүлж байгаа тусламж үйлчлэгийг хараад нэрээ тийштэй энэ хүмүүс иргэний үнэмлэх одоо хамгаалах байранд орохын тулд заавал иргэний үнэмлэхтэй басаа тэрийг нь одоо авч өгдөг мөгдөг ингээд зөндөө үйлчлэгээ үзүүлдэг. Яг ингээд би туршлагуудаас ирээд бол маш их юм байгаа. Гэхдээ тэр надад хамгийн их мэдлэгийг олгосон нийгмийг ойлгоход тусалсан нэг байгууллага бол Asian Women Shelter гэдэг Аз эмэгтэйчүүдийн одоо хамгаалах байр гэдэг. Яг гэр бүлийн хүчирхийлд өртсөн цагаач эмэгтэйчүүдтэй даа ялангуяа дэмжлэг үзүүлдэг аймгүй том байгууллага байсан байхгүй. Тэнд би одоо орчуулагч хийдэг байсан, эмэгтэйчүүдийн бүлэгтээ ажилладаг байсан, хүүхдүүдийн бүлэгтээ ажилладаг байсан. Тэрэн дээр чи бас монгол хүмүүс ирнэ шүү дээ. Тэгэхээр одоо ингээ бүр юм жоохон бахта би тэр нэг байранда харсан юм багт ш тэр нэг ихчийг одоо гэр бүлийн хүчирхийлд өрчөөд байхад нь яаж community монголчууд нь адалж байгаа тий цагдаа дуудсныхын төлөө өөрийгөө хамгаалах гад тий гэж ингээд юмнууд ингээд жоохон учир ингээд тайлагдаад тийм яагаад юм байгаадаагийн учир тайлагдаад бас хариу үйлдэл юм тэмцэл байж болдгийм байна гэдгийг тэр байгууллагаас би айгүй сайн харж авсан байхгүй. Ямар тэмцэл? Одоо тэмцэл гэдэг чинь ялгарлан одоо ингээд хүчирхийлд өртсөн хүнийг тэр хүн ингээд хохирчоод байна штэ. Тэгэл ингээд орхичих биш. Энийг ингээд тэр хүнийг даван туулахт нь дэмжлэг ийм байдлаар дэмжиж өгөх юм бол хүн тэрнээсээ тэр нөхцлөөсөө гараад иргэн одоо өөрөө өөртөө итгэл авах одоо амьдрал нь сайжрах тийм юмнуудыг бий болгож болдгийм байна юм олонний хүчээр гэдгийг одоо тэр байгууллагаас харсан байхгүй юу. Тэр байгууллага 44 хил дээр тусламж үйлчилгээ үзүүлэх чадвартай байгууллага байсан. Тэр бол бүр гайхамшигтай. Тэгэл тэндээс зөндөө их юм сурсан да би айгүй их яриад авах шиг байна. Зөө гэтээ ингээд энэ түүх айгүй сонирхолтой л. Одоо бид нар хүн болгоо тий цагаач амьдралыг туулдаггүй. Гэтээ нийгэм өөрчлөгдөөд дэлхий дээрх цагаачдын тоо айгүй хүн их олж ийн. Энд чинь зөвхөн манай монголчуудын асуудал биш байгаа байхгүй юу? Тэгээд бид нар ч гэсэн бас ингээд эх орноосоо гарах ийм хандлага бас залуучуудын дунд бас байгаад байна. Тэгээд хүчирхийлэл гэдэг асуудал 2000 онд ч гэсэн байсан. Гэтэ өнөөдөр ч гэсэн байна. Гэтэ бид нар өнөөдөр ямар төвчөнд яаж яваад кейсүүд нь ингээл байгаа л юм л да. Гэтэ мэдхгүй одоо би бодохдоо бас нэрээ яг өөрөө бас хүүхэд насыг бодоол те. Нэрэл манай байранд ингээл манай найзууд дотор гэр бүлийн хүчирхийлэлт асуудал зөндөө байдаг. Бид нар тэрийг хоорондоо зүгээр яриад өнгөрдөг. Түүнээс биш бид нар ямар хариу арга хэмж авах хинчүүч мэддэггүй. Нэг юм л байж одоо гэхдээ арай дэрж байгаа болов. Би дэрж байгаа гэдэгт итгэхийг хүсдэг. Дэрж байгаа гэж юу нь бол итгэдэг те. Өмнөх одоо ханзуун дотроо хуурхаа гэд нөгөө гэр бүлийн хүчирхийллийг ингэж нийгмээрээ ил тод ярьдгүү байла. Дата дүн шинжилгээ хийдгүү байла. Одоо бол ингээ ярьж штэ энэ том асуудал байна, гендрийн асуудал байна, гендер зориулсан хүчирхийлэл байна гэд ярьж байгаа. Мэдээж бол хамаагүй дэрж байгаа. Гэхдээ мэдээж хийх зөндөө ажлууд байна. Нөгөө нэг LGBT төвийн өөрөө үг дотор те нэр төр шудрагаас гэсэн энэ нүхнүүд багцсан байсан. Тэгэхээр яг энэ байгууллага юу хийд юм бэ? Хүний нэр төрийг хамгаалаад байд юм уу? Шудрагаас илүү тэмцээд байд юм уу?
Ер нь бол нөгөө манай байгууллагыг үүсгэн байгуулагч нь маш том алсын хараатай байсан. Манай байгуулагч одоо 2007 онд үүсгэн байгуулагдсан байна. Ингэхдээ одоо ер нь бол ийм бүр цаад санаа цөөнхийн эрх сайжрахад бүх хүний эрх бэхжиж идэг гэдэг санаа. Тэгэхээр өнөөдөр бид нэр бэлгийн цөөн хүүсийн цөөнхийн эрх ашигын төлөө ажиллаж байгаа ч гэсэн цаагаараа нийт хүн амын ашигын төлөө ажиллаж байгаа байхгүй юу? Энд чинь хүний эрхийн манай улсын тогтолцоо бүх хүнд хүрдэг байгаасай. Тэгэхээр ингээд хамгийн их хадлагдаад байгаа бүлэг манай бүлэг байна. Одоо ЛГБТИК хүмүүсээс өөр тийм хүчтэй одоо би юм олимпик шиг те ингээд заавал цэнзүрлэхгээгүй л дээ. Гэхдээ цэнзээд үзэх юм бол энэ бүлгийг гээс илүү үзий ядаж байгаа бүлэг ер нь байна уу? Нийгэмд. За үнэнгээсээ байхгүй хаа. Үнэнгээсээ тийм үнэнгээсээ байхгүй. Тэ тэгээд аригчин байсан ч өмөрөгддөө штэ. Тэгэхээр ингээд энэ бүлгийн эрх ашиг сайжрахад одоо таны эрх бүр бэхжиж байна л гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө. Тэгээд энэ ер нь яг тийм л санаатай алсын хараатай байгуул хүн бүрт хүний нэр төр шударгаас тийм. Түрүүний нөгөө нэг эхний асуулт гендер судлаар гендер судрууга орох би чинь ингээд нөгөө одоо 40 настай болохоор бас түүх урт ингээ ер нь тэгээд сурч явж явах та нийгмийн ажлаас сурж ийн сургуулаас сурж ийн тийм үү. Тэгээ өөрийн амьдралаар биеэрээ туулаад нь штэ. Ингэж явж явах та би айгүй удаан сургууль сурсан хүн байхгүй. Тэгээ янз ийм 9 шидийн жижиг шажиг дипломтой ч гэдэг юм уу тий. Тэгтээ ингээл миний авах хамгийн дуртай ангиуд дандаа л тийм humanitarian тий яг нийгэм рүү шиглэсэн тийм юм ангиуд байгаадсэн. Тэгээд 2000 хэдэн онд ч лээ ямар ч ийсэн гендер судлал гэд байдгийг мэдээд тэгээд ингээд уншаад үзсэн чинь бүр яг л миний нөгөө хүс одоо ингээд чинь нөгөө айгүй тийм бухимдалтай өсөд байгаа нэг хүүхэд одоо залуу хүн байгаад шүү дээ. Тэнд нэг юм гаргалгаа өгөх гээд байгаа юм шиг тийм мэрэгжил байсан байхгүй юу. Гендер судлал гэдэг чинь өөрөө эрх мэдэл судалдаг л судалгаа байхгүй юу. Эрх мэдлийг л судалдаг. Тогтолцоон дох ялгарлан гадуурхалт, тогтолцоон дох одоо чаленжуудыг тэгээд одоо юм арай өөрөөр сэтгэх тийм ер нь эрх мэдэл судалдаг судлал. Тэгээд гэл дээрэс нь ялангуяа би одоо Сан Франциско State University одоо Сан Францискогийн мужийн одоо төрийн сургууль төгссөн. Тэгэхдээ манай сургууль яг тэр миний хөтөлбөрийн дизайн хийсэн хүн одоо Анжела Дэвис гэдэг маш мундаг бүр ингээд мундаг хөтөлбөрч хүн яг энэ програмыг дизайн хийсэн гэдгийг мэдээл бүр амар хүчтэй одоо дурлсан гэх юм уу. Яагаад энийг эрх мэдэл судлал гэж хэллээд байгаа. Эрх мэдэл судлал, эрх мэдэл бүх газар байгаа байхгүй юу? Бүхий л газар байгаа. Тэгэхээр ингээд өнөөдөр цөөнх болоод байна, олонх болоод байна тийм үү? Энд чинь эрх мэдлээрээ цөөнх болоод олонх болж хувраад байгаа шүү дээ. Тогтолцоо өөрөө хинд дизайнлагдаж ажиллаж байна тийм үү? Хэний төлөө гаргаад байна. Тэгээд нэг орхиснууд нь цөөнх болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэнд ингээд эрх мэдлийн хуваарлалтууд явагдаад байхгүй. Тэгэхээр шударга эрх мэдлийн хуваарлалт явж гин үү үгүй юу? Алдаа дутагдал нь хаана вэ? Өнөөдөр үндсэн хуулиндаа хүн бүр тэгшэрхтэйгээ хэлчээд яагаад тогтолцоо чинь юм байгаа юм бэ гэдэг л асуултууд байгаа байхгүй. Бид нөр хүн бүр тэгшэрхтэйгээ бид нэр яг тийм байж чадахгүй л байгаа л да. Одоо тийм чадаж байна уу гэж асуух нь өөр айгүй сонирн болчиход байна яг үнийг чадахгүй л байгаа л да. Тэгэхээр энэ чадахгүй байгаагийн гол шалтгаан нь эрх мэдэл юм аа. Өөрөөр хэлбэл би нөгөө юу ойлгосноо гэд тайлбарлаад байгаа юм шүү. Энэ эрх мэдэл нь хин нэгэн олон болсон хүмүүс тэр одоо тогтолцоо тэр бүтцийг тэр нийгмийг зураглаад
ингээ загварчилж гаргаж ирээд байна. Тэрийг одоо хуулиарч гэх юм уу? Эсвэл болвол бодлогоорч гэдэг юм уу гэж гаргаад байна. Гэтэл энэ маань биш юм аа. Бид нар яг энэ дотор юуг ярих хэрэгтэй вэ гэхээр нэг жижиг нэгжийн тухай яриад тэр жижиг нэгж маань өөрөө өөртөөхөө төлөө яриад тэр жижиг нэгжийг ярьснараа чудрагс бий болно. Тийм. Гэхгүй. Ер нь бид юу ярьж байна? Бороо ярьж байна. Яг юу болчихоо. Ерөнхийдөө тийм гэх юм уу? За бодлого боловсруулагч шийдвэр гаргагч нар гэдээ байна шүү дээ. За тэр хүмүүст эрх мэдэл байна уу? Тэр хүмүүс зүгээр одоо энэ байш ингээл авч үзье л да. Одоо бодлогоор ингээл шийдвэрлэлүүдээ хийх. Одоо бидний зам мам тий. Тэгэхээр тэр хүмүүс тэрэгцэртэй хүмүүсийг тооцоогүй, цагаан хаягтай хүмүүсийг тооцоогүй, настай хүмүүсийг тооцоогүй, жирэмсэн эмэгтэйчүүдийг тооцоогүй бол ерөнхийдөө манай хайгуу тийм үлгэрж ишээ. Тооцогдоогүй улс хот байгаа даахгүй манай хот ч ингээд зүгээр л юм ямар ч юм бэрхшээлгүй биетэй гэх юм уу да одоо гэдэг тийм л хүмүүс зориулаад хийсэн. Бүх хүн шатаар гүйж гараал ингээл явцдаг. Эн чин тэгэхээр тэр хүмүүс эрх мэдлээ одоо ашиглах та одоо буруу хангалттай тооцоол хийгээгүй нийгмийн бусад хүмүүсийг тооцоолоогүйгээр нэм шийдвэр гаргаж байгаа байхгүй. Дээрээс нь дуу хоолойг сонсохгүй байна. Олж харахгүй байна тий. За өнөөдөр одоо LGBTQ хүмүүсийг хоёлаа ярьсан нөгөө хамгийн их ил тод үзэн ядагж байгаа бүлэг хүмүүс одоо ингээд харагдаад байна тийм үү. Энийг мэдсээр ээжиж сургуулийн орчинд ялгарлан гадуурхалтыг зохицуулахгүй тийм үү. Тэрэн дээр бодлого гаргахгүй байгаа бол энэ чинь тогтолцооны ялгарлан гадуурхалт байхгүй. Бодлогоор энийг зохицуулахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд тийм л утгатай юм яриад байна л. Тогтолцоон дотор одоо юу багтах вэ? Тогтолцоон дотор ер нь бол тогтолцоог хэн барьж хөдөлгөж шийдэж байна гэдэг чинь яг харамслалын төр маань өөр байгаа байхгүй. Тэгэхээр төрийн бодлогоор одоо тэдний шийдвэрээр ингээд яваад байна шүү дээ юм. Тэгээ тэндээ ингээд бүлэг хүмүүсийг орхиод байх юм бол тэр хүмүүс чинь цөөн хിവэр ингээл байгаад байна л гэсэн. Сайн ингэсэн шүү дээ. Тогтолцооны ялгарлан гадуурхалт гэдэг. Бид нар тэрийг бодлогоор хин нэг ядалгарлан гадуурхалтыг санамсаргүйгээр гаргаад байна гэсэн үг үү те? Санамсаргүйгээр гэж хэлэх нь өнөө цагт буруу хаа. За. Санамсаргүйгээр бол биш. Санаатайгаар бас айгуу залхав. Тэгээ бас итгэлгүй л байна л да. Айгуу энгийнээр хэлэх юм бол энэ олон 10 зөндөө ялгаатай хүмүүс LGBTQ чинь хүний нэг л ялгаатай юм тийм үү? Нас ялгаатай байна, гендер ялгаатай байна, нийгмийн гаршил те эдийн засгийн байдал ялгаатай байна. Хаана амьдарч байгаа ялгаатай байна гэд бүгд энэ ялгаатайг ингэж зохицуулахгүй болвол зохицуулах чинь л одоо үүрэг байгаа шүү дээ хүмүүсийг тэгш гараатай тэгш хамруулах. Тэгэхээр хаана явж ялаа гэхгүй. Тогтолцоогоор ялгарлан гадуурх гэдэг чинь тэгээд тэр тогтолцоонд одоо гэдэг манай улс оронд те ийм ялгаатай бүлгүүд байгаа шүү. Эднийг яг энд тэнцүү ижилхэн нийгэм соёлын амьдралд энд тэнцүү оролцуулах юмсан гэдэг бодлого баримтлах юм бол арай өөрөөр юм хийх байхгүй юу? Тэгэхэд ихгүй биш шүү дээ. Эдийн засгийн ялгаатай байдлыг бодохгүй, гэр бүлийн ялгаатай байдлыг бодохгүй, гендрийн хувьд ялгаатайг бодохгүйгээр. Тийм. Одоо энэ манай боловсролын тогтолцоо бүгд дижилдэх байх хэрэгтэй юм шиг яваад байна тийм. Одоо энэ нэг юу шүү дээ их сургуульд илсэн ордог процесс өөрөө энэ тогтолцооны ялгаатай байдлыг аягүй харагдуулж байгаа хгүй. Их сургуульд орохын тулд бүгд шалгалт ингээд өгөөд орж аваад гэтэл тэр сурагч нар янз янзын нөхцөл байдлаас тэр шалгалтанд бэлдэж чадахгүй байгаад байгаа байхгүй. Зарим эцэгчүүд ингээл давтлага авч өгөөл ингээл хөвгтөө хөгжүүлэхдээ анхаарал тийм боломжтой байна.
Зарим нь үгүй шүү дээ. 3 дүүгээ асраад түлээгээ хаглаад усанд яваад байгаа гэрийн даалгавраа хийх боломж тэр хүүхдийн буруу юм уу? Үгүй байхгүй. Тэгэхээр ингээд энэ энтрийг ингээд тооцоолж явах хэрэгтэй. Одоо энэ тогтолцоо энэ шийдвэр гаргагч нар чинь тий. Тэгээ яг энэндээ тааруулаад одоо энэ боломжинд болохгүй байгаа хүүхдүүдийг ийшээ нь ойртуулж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээл яг энэ тэнцүү юм шиг яг нэг гараас гүйж байгаа юм шиг. Одоо ингээд уралдаан байгаа болвол ийм хоёр хөлн зүгээр ажилтдаг хүнийг нэг хүлгүү хүнтэй одоо ингээд уралдуулаад байгаа юм шиг тийм л юм байна. Тэгэхээр энэ дээр л яг тогтолцоо бодлого тий энэ шийдвэр гаргагч нар айгуу тийм ухаантай мэдрэмжтэй байхын тулд тэд нар чинь энэ бүлэг хүмүүстэйгээ ярилцах ёстой. Одоо чамд юу тулгамдаад байгаа ингээ ойлгоо судлаа дүгнээд ингэж гिचэл явах шин. Тэгэхээр нөгөө цөөнхийн асуудлыг бид нэр ойлгоод хараад за бид нар гэхгүйгээр те ер нь бүгдээрээ энийг шийдэхин төлөө ойлгохын төлөө явчвал уулна сайхан нэг юм болох гээд бид нар ядгуул болж байгаа шүү дээ. Харин тийм ээ. Да ялангуяа одоо манай Монгол улс чинь юу байгаа шүү дээ. Ер нь ингээл түүхээ ингээ харахаар бид нар үргэлж хүн амын тоо маань маш цөөхөн байсан. Ингээл хүнийхээ тоог хүсгэн гэдэг тийм бодлогыг одоо юу гэдэг юм бодлогыг баримтсан гэх юм. Үргэлж ингээл бидэнд хүн ер нь юм хүн илүүдэхгүй энэ төр гэдэг тэ соёлтой ийм үед одоо ингээд нэгнийгээ адлаад ингээ хуваалцаад талцаад үзэн ядаад байхс бол айгуу тийм муу буруу байгаад байгаа байхгүй юу. Одоо хоёулаа өмнө нэг цагаачлах дөрвөх гэд нэг ярьлаа шүү дээ тий. Би одоо хувьд одоо LGBT хүмүүс зөндөө дөрвж гарч байгааг мэдчихэв. Амар харамсалтай. Би ингээл айгуу өөр ингээл өвддөг байхгүй. Би өөрөө цагаач хүн байж үтсэн. Тэгээ эх орноо би бол санан ирсэн тийм хүн. Тэгэхээр ингээ эх орноо ингээд орхиод одоо эрхийн орн илгэн саднаа орхиод тассан газраа ингээд орхиод хүний газар амьдрах хэцүү шттэ. Гэхдээ ингээд энд амьдрах боломжгүй байна. Энд ингээд хэцүү байна гэсэн үднэс дөрөвд гарч ийн сайхан залуучууд, таланттай залуучууд ингээд гарч байгааг харахад миний бүр ингээд амар уур ингээл бухимдал татраас ингээл хүрдэг одоо гэдэг тэр хүмүүст уурлаад байгаа юм шиг л дээ зүгээр нөхцөл байдалд уур хүрдэг байхгүй. Тэгсэнхэр нэ ингээл одоо LGBT хүмүүсийг нийгэмд бас нэг юм жоохон адалж байгаа гэх юм уу та гарч ирдэг сэдв нь болохоор өстой хүн амын тоонд юу яадаг гэдэг лээ. Одоо баг үндэсний аюулгүй байдал занал хийлээ. Эднэр олон болвол бид нар үржиж өсөхгүй гэдэл юм яриад байгаа байхгүй. Ай боже мой тий. Ой тэгэл одоо тий. Болно шүү дээ. Яг наадгаж аваарг анхудаа сонсож байгаа шиг надад санагдлаа. Би яг тэрийг яг өнгөтэй юу гэж тийм үстэй. Тэгээ яг зөвхөн тийм юм энэ сэдвүүдээр би ингэж одоо хэлхийг одоо хүсдэг гэх юм уу боддог. Одоо тэгэж их үндэсний аюулгүй байдал энэ үрждэггүй хідэн нөхдүүд гэл одоо бид нэрийг гэж байгаа хүмүүс таны санаа зовоод байгаа юм чи үнэхээр те хүн амын тоо ингээд Монгол улсын хүн амын тоо өсөх ёстой гэдэг дээр санаа тавьж байгаа юм байна. Тийм юм бол одоо ингээд миний сав өндгөвч те миний нөхөн өрчхөх цагтаасаа өмнө наана нь биднэрт хийх зөндөө их ажлууд байна. Тийм үү? Одоо ингээд амиа хорлолтоор Монгол улс өндөр байгаа. Маш өндөр. Дэлхийн дундаас 2 дахин их. Энд ч одоо юу гэсэн. Уучлаарай энэ асуудлаа надаас өмнө шийдэхээ миний юмнаас өмнө шийдэх нэ намайг дөргөө шийдчих тийм үү. Хийх юм зөндөө юм байхад ийм айгу залхуу аргументуудыг хүмүүс хийгээд ийм нийгэмд одоо ялгарлалыг улам дөвөргөөтэй эднэр төрдгүү барьдгүү гэл ингээл мэдээж бид нар төрн шүү дээ надад өндгөвчин байна савн байна би дүрж болно би төрж чадна тийм шинжлэх ухаан хөгжсөн энэ чинь одоо юм төрөхгүйгийн асуудал чинь бол нэг юу байгаа даа шүү дээ даа ганц одоо лесбиан бисексуал эмэгтэйчүүд гей бисексуал залуучууд
транс хүмүүс төрж чадахгүй байгаагийн асуудал биш байхгүй. Зөндөө одоо бэлгийн болон хүүсийн цонх биш хүмүүст нөхөн өрчмөн асуудлууд байна. Тэ төрөх боломжгүй. Шинжлэх ухаан хүүхдсэн одоо тийм л одоо олон хүүхэд гаргаал ингээл нийгмээ хүн амаа өсөхгүй таам бол энэ үйлчилгээ тусламж үйлчилгээгийн сайжруулах ямар хүнтэй гэж IVF энэ төр чинь. Ингээ хийх их байхад чинь нэг юм одоо юу гэдгийг бид нараар дэлгэн одоо бид нарыг ингэж ашиглаж тий одоо бид нарыг юм буруугаар ойлгуулад байгаа байхгүй. Ер нь яагаад Монголдо буцаж ирсэн бэ? Юуг өөрчлөхийн тулд эсвэл юу хийхийн тулд мэдээч их орноо сансан гэр бүлээ те энд ингээд өсөж төрсөн орчин юм чинь үнэхээр санах бах. Яалтчгүй л гэтээ ингээд ирээд ингээ амьдрахад ямар байсан тэгээд одоо хийж байгаа ажлыг бодохоор нэг юм зориод л байгаа юм санагдаад байна. Энэ айгуу тийм юу санагддээ штэ. Би ч нөгөө нэг Америкт цагаачлахтаа ээж аавтайгаа цагаачлсан. Тэгээд ингээд миний ээж аав ирлахаар юм юу миний л мэдхийн дандаа л айгуу тийм дарга хийдэг хүмүүсээс анхаа. Манай авчи актинд цагдаагийн актинд багш ээж маань инженер. Тэг ингээд нөгөө цагаачлаад очингууд нэг шал өөр ажил хийгээл те. Ингээд тэр чинь ингээд гэрчлэхэд айгуу хэцүү. Одоо ингээд үргэлж дарга зэрэг байсан ээж аав маань ингээд юм хумуугаал энэ тийм гэхээр дасан зогцоход хэцүү байсан байхгүй. Тэгээ ээжээсээ ингээд танд хэцүү байдгүй гэд асууж ирсэн. Тэгэхэд манай ээж намайг тайвшруулад ээж аав хоёр нь эх орондоо хийдгээ хийцэн хүмүүс гэж хэлчихсэн байхгүй. Тэгэл тэр үеэс би нэг юм би ч нэг эх орондоо юм хийх ёстой юм байна гэдэг юм надад суучихсан. Тэгээ ингээд альва юмыг ингээд сурахаараа Монголд очихороо би ингэн гэж дандаа тэгж сурдаг байсан. Энэ бас манай ээжийн юм байхгүй. Тэгээд тэгээ айгуу тийм Монгол руу тэмүүлдэ. Тэгтээ одоо өсвөр насндаа явцсан болохоор надаа энэ чинь хүрээл гэж байхгүй найз нөхөд ингээл алслагдсан тий. Зориг бас хүрэхгүй. Тэгтээ айгуу тийм сонирхдаг байсан. Тэгээ нөгөө нэг түрүүний хэлсэн нөгөө Аз эмэгтэйчүүдийн хамгаалах байранд байдаг байхдаа надаа нэг санаа төрөөд Монголын ингээд гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх байгууллагууд ингээд судалсан чинь хүчирхийлэл эсрэг үндэсний төв гарч ирсэн байхгүй. Тэгээ би 14 онд хүчирхийлэл эсрэг үндэсний төв рүү бичээд би ингээд Монголд очиод танаа байгууллагад 103 сар сайн дурын ажил хийж болох уу гэд. Тэгсэн чинь тэг гээд тэгээ би чинь баярлаад тэгээ ерөнхийдөө бол аюу анх удаага юм том хүн болцсон хойно 3 сарын хугацаатаар Монголд ирж байгаа байхгүй. Бүүн баяр ингээл сониуч. Гэхдээ ингээд би өөрөө LGBT хүн учраас одоо бэлгийн цон хүн учраас энэ айгүй юм бэлгийн цон хүмүүс байдаг юм. Хаа явсан газараа манайхан хаана вэ гэдэг ингээд хайж идэг байхгүй. Тэгэл за Монголын LGBT хүмүүс хаана вэ гэд тэгсэн чинь LGBT төв гарч ирсэн. Тэгээ бас LGBT төв рүү хандаад би ингээд танахтай очиж танилцж болох уу гэд. Тэгээ ер нь одоо юу гэдэг LGBTQ хөдөлгөөний эцэг гэж одоо нэрлдэг би л одоо ер нь хүмүүс нэрлдэг Нямдоржин Анараа гэд хүн байгаа. Тэр хүнтэй анх удаага уулзаад тэгэл станер жинхэнэ гэртээ ирсэн юм шиг л болсон да. Тэгээ яагаад жинхэнэ гэртээ ирсэн юм шиг гэхээр яг би Америкт дуудсан тий надад Монгол community маань олон нийт маань LGBT гадаад хүмүүс маань байна. Гэхдээ Монгол LGBT гэдэг чинь амар тийм миний үзэж хараагүй юм байсан байхгүй. Тэгээд юм олноороо бүлгээрээ эврэлтэн нэгдэж тэмцдэг би чинь дурлсан. Энэ хөдөлгөөнд дурлсан LGBT төвийн ажилд дээрээс нь тэр Нямдоржин Анараагийн одоо алсын хараа үйл хэрэг тэр тэмцлийн зориг тийм би айгуу тийм бишрэн дурлаад тэгээд Монголоос буцахдаа яг тэр 15 онд буцахдаа би эргэж ирнэ гэж яг шийдсэн. Тэгээд тэгтээ яаж гэдэг нь бол тодорхой биш дээ. Тэгтээ нөгөө юм төрсөн сэтгэл байгаа даахгүй бүр ингээл шууд ингээл тэмүүлэл амар хүчтэй болвол энд надад амьдрал байж болох юм байна гэд бас айштай ирэхээс өмнө одоо нөхцөлийг нь мэдэхгүй юм чинь. Тэгэл тэмцэгч LGBT монголчуудыгаа хараад би чадна гэл.
Энэ хөдөлгөөн нийгэмд юуг ойлгуулахыг хүсдэг вэ? Энэ хөдөлгөөн нийгэмд бид нар ер нь бол хүн бүр нэр төр шударга ёс энийг л ерөөсөө юм ялгаралгүйгээр одоо бид нар бэлгийн чиг баримжаа хүүсийн баримжаагаар л ялгараад байгаа байхгүй. Тэрнээс бусдаараа яг адилхан хүн. Тийм үү? Би ямар хүн татагддаг байгаараа л би чамаас ялгараад байна шүү дээ. Чи надаас ялгарч байгаа бас тийм. Тэгэл болоо. Бусдаараа бид нар чинь Монгол улсын иргэн өөртөө чи адилхан төрсний гэрчлэгээтэй, иргэний өнөөлөгтэй, пассворттай, ээжтэй, аавтай. Яг л энэ юмд төрөөд өссөн Монгол хүн бэж ийж яагаад одоо ингээд чамд байгаа эрх надад байхгүй байгаа юм бэ гэдэг чинь том асуудал байхгүй. Тэгвэл би яг чамтай адилхан эрхээ энд тэнцвэрлэх гээд энд учир дутагдал байна. Тэ? Энэ бүлэг хүмүүст нөгөө амлаад байгаа эрх чинь за яагдмал эрх мань байхгүй байна гэдгийг одоо олж харсан учраас энэ бас бидний өөрөө өөрсөндөө хийж байгаа юм байхгүй. Тийм үү? За урагшлах хөдөлгөөн подкаст маань үргэлжилж байна. Тэгээ бид нар болохоор хөдөлгөөний тухай ярьж байгаа. Тэгээд энэ нийгэмд ЛГБТ-ИК хөдөлгөөн ямар үүрэгтэй юм бэ? Юуг авчирсан бэ? ЛГБТ-ИК хөдөлгөөн ер нь танигдаад нэг удаагүй гэх юм уу? Яг олон нийт болно. Тэрнээс биш хөдөлгөөн маань өөрөө 90-ад оны сүүлээс эхэлсэн гэж бид нар үздэг. Яг ингээд 97 98 онуудад ингээд ЛГБТ-ИК бэлгийн болон хүүсний сэн хүмүүс эвлэлдэн нэгдэж эхэлж ирсэн. Яг монголчууд эвлэлдэн нэгдэж сурч эхэлж ирсэн үе гэх юм уу. Ялгаагүй бид нар ч гэсэн тийм. Тэгтээ нөгөө яг төрийн бус байгууллагуудаар эхэлж байгаа хгүй эвлэлдэн нэгдэж. Тэгэнгүүт тэр үед маш олон бэрхшээлүүдийг туулсан. Зарим нэг байгууллагууд ер нь анхны байгууллагууд бол ингээд нэх их удаж чадаагүй. Гэхдээ бол хүмүүс нь байгаа шээ байгуулгын байхгүй болчихлоо гэхээр хүмүүс нь байхгүй гэсэн үг ш. Тэгэхээр ингээд тавлин гэд байгууллага байсан, хамтаа гэд байгууллага, милк гэд байгууллага байсан ч юм. Тэгээ яг ЛГБТ төв бол 2007 онд анх үүсгэн байгуулагдсан. Тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Тэгээ ингээ яг хөдөлгөөн гэж авч үзэх юм бол хөдөлгөөнийг мэдээж зөвхөн иргэний нийгмээр төрийн бус байгууллагаар хязгаарлахгүй хөдөлгөөнд санаатай болон санаандгүй маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр орж энэ хөдөлгөөн маань өөрөө өргөн хүрээнд нийгэмд ингэж одоо тархаж явж байгаа гэх юм да. Тэгэхээр яг иргэний нийгэм бол хөдөлгөөний нэгэн л хэсэг. Тэгээд иргэний нийгэмд ЛГБТ төв нэгэн хэсэг. Гэхдээ ЛГБТ төв бол энэ хөдөлгөөнийг манлайлан чиглүүлэх одоо үүргийг, ролыг авч явсаар ирсэн. Тэр ч утгаараа би энэ байгууллагатай маш их хайртай. Тэгээд айгүй бахархдаг энд ажиллаж байгаагаар. Хүн бүрийн тэгшэр шударгаас нэр төрийн төлөө явж байгаа шүү дээ. Тэгээд түүнээс биш хэсэг бүлэг хүмүүсийн төлөө бол яваагүй шүү дээ. Гэж хараад байгаа. Энэ маань зөв үү? Энэ бол зөв. Ер нь бол ЛГБТ-ИК хөдөлгөөн хүний эрхийн хөдөлгөөний нэг хэсэг л байхгүй юу. Бусад хөдөлгөөнүүд шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд бас хүчтэй ажиллаж нийгэмд маш олон өөрчлөлтийг авчирсан тийм үү. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн. Тэгэхээр ингээ бүгдээрээ нийлээд бид нар чинь шудраг ёсны тэмцэл байгаа байхгүй юу. Тэрний л нэг хэсэг. Ингээ хамтдаа нэг юуны төлөө зориод байна гэсэн шудраг тэгш те. Тэр нийгмийг бүтээх гээд арчлыг бас бэхжүүлэх гээд тийм. Одоо сүүлийн үед хэрэгжүүлж байгаа ажлууд юу байна? Ер нь тогтмол авч явж исэн та тий үйл ажиллагаанууд юу вэ? ЛГБТ төв ерөнхийдөө хамгийн их одоо нөөцөө зарцуулдаг ажил бодлогын нөлөөлөл. 2007 оноос эхлүүлээл бид нар бодлогын нөлөөлөл хийсэн. Одоо үр дүн гэдгийг юм уу те авчирсан нийгэмд авчирсан өөрчлөлт, хууль эрх зүйн одоо тогтолцоонд авчирсан өөрчлөлтүүд асар их юм байна. Одоо би заримаас нь дурдъя л да. За эрүүгийн хууль, хөдөлмөрийн хууль, хувийн нууцын тухай хууль, иргэний улсын бүртгэл болон тэрнээс цааш олон хуулиуд байгаа. Энэ хуулиудад
хүнийг одоо бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгарлан гадархахыг хориглуулсан заалтуудыг оруулсан. Энд чинь нэг дан ганцаараа мэдээж бэлгийн цонх, хүйсийн цонх гэж байхгүй шүү дээ. Бусад одоо үндсэн хуулийн ялгарлан гадархалтын залтанд 14 төрлийн ялгаатай байдлыг оруулсан байдаг байхгүй юу? Наас, хүйс гэл ингээл. Эрүүгийн хуулинд бол 17 байдаг. Тэр нь болохоор нэмэгдсэн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, эрүүл мэндийн байдлаар хүнийг ялгарлан гадархаж ирэх хэрэгжүүлээг нь хязгаарлаж болохгүй гэх. За ингээд тогтолцоон суулгаад өглөө. Ингээд болчдөг юм биш. За оруулчихсан хуулинд оруулчихсан бол энэ хууль маань өөрөө ажиллаж гин үү гэдэг дээр хяналт тавих ёстой. Ажиллахгүй байвал одоо ажиллахгүй байгаа гэдгийг нь уламжлах ёстой, шаардлага тавих ёстой. За тэр ажлыг бид нар хийдэг байна. За олон мэрэгжлийн одоо ёс зүйн кодууд байна шүү дээ, тий. Тэрэнд бас энэ залтуудыг оруулсан байна. Одоо багш нарынх байна, цагдаа нарынх байна, төрийн албан хаагчийнх байна, эмчийнх байна гэд тий. Тэгэхээр энэ маань өөрөө тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаа ажлууд байна. За бид нар төртөө маш их хамтарч ажилладаг. Зарим нэг ажлаасаа дурдах юм бол за 2020 онд бид нар эрүүл мэндийн хамтаа хамтраад Дархан Эрдэнэт Улаанбаатарын 300 орчим 2-3 дугаар шатлалын эмчнараас транс хүмүүсийн эрүүл мэндийн одоо хэрэгцээтэй тусламж үйлчилгээнд дээр болон транс хүмүүсийн талаар хандлага нь ямар байна, мэдлэг нь ямар байна гэдэг нэлийн томоохон хэмжээний судалгаа хийсэн. За цагдаагийн ерөнхий газартай хамтарч цагдаа нарт сургалт хийдэг прокурорын ерөнхий газартай хамтарч 90 прокурорд улсын хэмжээнд 90 прокурорд ялгарлан гадархалт үзэн ядалтын гэмт хэргийг бусад гэмт хэрэгээс яаж одоо ялган хянан шийдвэрлэх вэ те тэр сургалтыг хийсэн. Энэ сургалт маань нэлээд сайн сургалт болоод Монголын хуульчдын холбооноос одоо өргөж аваад кредиттэй сургалт болгоод одоо авчихсан байна. Энэ бол бидний зорилго. Нэг удаагийн төслөөр ингээд ажил хийгээд ахаар тэр чинь тогтолцоонд сууж өгөхгүй байгаа тоххой. Манай төсөл дуусчаар тэр ажил байхгүй. Тэгэхээр ингээд хуульчдын холбоо ингээд өргөж авч байгаад бол бид нар маш талархалтай ингээд нэг үлдээчихэж штэ тий. За өнгөрсөн жил бид нар шүүхийн ерөнхий зөвлөлтөй хамтраад шүүгч нар болон шүүгч нарын туслахуудад зориулсан сургалтыг одоо онлайн хэлбэрээр хийгээд вебсайтаар нь байршуулсан байгаа ч гэдэг юм уу тий. Хүн эрхийн үндэсний комисстэй хамтраад өмгөөлөгч нарыг бэлдэж юм ч гэдэг юм. Энэ бол манай эрх зүйн хүрээнд хийгдэг ажил маань ба. Манай байгууллагчин ер нь 4 үндсэн хөтөлбөртэй байхгүй юу? За эрх зүйн хөтөлбөр, эрүүл мэндийн хөтөлбөр, залуучуудын хөтөлбөр, тэгээд архивын хөтөлбөр гэх. Ийм 4 хөтөлбөртэй. Эрх зүйн хөтөлбөрийнхаа хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын одоо хүний эрхийн механизмыг бол за ёстой тултал нь өөрснийхөө хэмжээнд тултал нь ашигладаг гэж хэлчихэл одоо буруу юм гоё үг орж ирэхгүй. Монгол улс чинь маш одоо олон гэрээ конвенцэд нэгдэн орсон тийм ус байгаа. Тэгэхээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадж гинэ үгүй юу гэхээр иргэний нийгмийн өнцгөөсөө бид нэр болж байгааг нь болж ин болохгүйг нь болохгүй гэдтэй тайлан явуулж ин Женевт, Нью-Йоркд очиод нөлөөлөл хийж ин. Энийхээ үр дүнд бид нэр Монгол улсад нэг 80 гаруй ЛГБТК хүмүүсийн эрхийг дэмжих зөвлөмжүүдийг маш бол одоо хүний эрхийн консулоос, гэрээдийн хорооноос тогтмол түгээмэл хилцүүлгээс авчирсан байна. Бодлогын өөрчлөлтийг бий болгож байна гэдэг нь бол маш том зүйл санагдаж байна те. Бид нар энэ бол урт хугацаанд явах хэрэгтэй. Хэрвээ ингээм механизм байхгүй болвол уусаа бодлого гаргаад тэр маань байхгүй болчихно шүү дээ те. Тэгээд дээрэс нь үйл ажиллагаа чухал хэрэгжүүлж гин, хэрэгжүүлснэгийг хянаж гин. Бодлогын өөрчлөлтийн дараа бодлого нь явж гин үгүй гэдэг дээрээс хяналтууд яваад байна те. Тэгээ энэ дээрээс одоо ингээ харахаар яг хүнд хэцүү үе гэж юу н байх уу? Ямар зүйлийг хүмүүс илүү ойлгодгүй ч юм уу, дэмждэггүй ч юм уу, шантрах тохиолдлууд юу байдаг вэ? Яг хөө тийм хямралын үед айгүй их байна л да.
би зөвхөн өөрийнхөө л өнцгөөс харуулж. Надад юу хамгийн бэрхшээлтэй байдаг вэ гэвэл биднээс тусламж үйлчилгээ авах гад, дэмжлэг авах гад ирсэн олон нийттэй дэмжлэг үзүүлэх чадваргүй, гар хөлн хүлээтэй, хязгаарлагдмал, төсөв мөнгөгүй тэр үед л надад хамгийн хэцүү байдаг. ЛГБТИК яг одоо активистуудын өнцгөөс яг ингээд төртөө ажиллах өөрөө хэцүү. Яг тэгэхээр манай ингээд төрийн гэх юм одоо тийм төрийн ийм хилцүүлэг хийх арга барилчлал энэ төр айгуу тийм ядмаг байгаад байна л да. Одоо өнөөдөр жишээлбэл баасан одоо даваа гараг байла. Ажил тарах гэдэг. Тэнгууд гинт маргааш тэдэн цагаас өглөөний 9-оос хилцүүлэхтэй гэл 50 хуудас юм. Одоо ингээд ороод ирэх ч юм уу тий. Тэрэнд би утга учиртайгаар оролцмоор байна. Би бэлтгэлтэй оролцмоор байна тийм үү. Тэгэхээр тэр боломжийг өгдөг нь надад айгуу тийм бэрхшээлтэй. Надан ганц надад энэ бол иргэний нийгмийнхний бүгдээрнийхний ярьдаг юм. Утга учиртай оролцуулаач бид нарыг бэлдэх боломжийг мөн өгөөч. Надад хүцэн 40 хуудас 50 хуудасыг чинь би уншчаад бодлоо зэгцлээд ийм утга учиртай оролцох боломжийг өгөөч гэдэг. Тэр байх баг. Энэ баг одоо нэг компаниудад хүртэл тулгардаг асуудал баха. Ер нь төртөө ажиллана гэдэг иргэний нийгэм гэхгүй хувь хүн за тэгээд дээрээс нь компани үйл ажиллагаа явуулж чадвар хүн болгоод хүндрэлтэй ах шиг байгаад байна гэж бодоод байна. Тийм. Тэгээд бас одоо нэг юм наад захын юм хүний эрхийн мэдрэмжгүй хандлагатай төрийн албан хаагчд байна тий. Яг ЛГБТИК хүний нөхцөл байдлыг ойлгохгүй байхаас аргагүй шүү дээ. Эний чинь том хэмжээнд судлахгүй байна. Бид нар л судлаад ингээл мэ гэл ингээл өгөөд байгаа шүү дээ. Манай бол нийтэд ийм тулгамдаа даа. Ингээд төрийн зүгээс яахтар хийсэн судалгаа алга. Одоо тэр үл хайхраад байгаа байдал нь айгүй том бэрхшээл. Үл хайхраад шүү дээ. Гэхдээ яг 2022 онд манай улс нэгдсэн үндэсний байгууллагатай нэг тийм хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. 22-оос 27 оны хооронд. Ингэхдээ хөгжлөөс хоцрогдох магадaltaй 10 бүлэг гээд нийгмийн 10 бүлгийг тодорхойлсон байсан. Энэ дунд нь одоо бид нар байсан. Тэрийг хараад бол би яг үнэндээ надад итгэл үнэмшил одоо төрсөн гэх юм уу. Үл хайхрах гэдэг чинь айгүй тийм зөв юм байхгүй ингээд тоохгүй байхгүй юм шиг ингээд өөрийнх нь улсад байдгүй юм шиг те ЛГБТ хүмүүс үл хайхрах. Тэгэхээр тэрийг хараад бол би бас нэлээд жоох урам аваад энэ бол өөрчлөлт гээд айгүй талархалтай байсан гэх юм да. Тэгэхээр яг юм активист одоо иргэний нийгэмд юм байнгын одоо бид нар хяналт шалгалт хилцээр хийж байгаа хүмүүсийн хувьд бол бид нар юм микро юм өөрчлөлтүүдийг харж байгаа. Эерэг өөрчлөлтүүд зөндөө байгаа. Маш их байна. Одоо жишээлбэл манай байгууллагт саяхан цагдаагийн ерөнхий газраас сургалт авъя гэдээ хүсэлт ирж байгаа байхгүй. Ингээд олон цагдаа нарт тий. Тэгээд бас хөрхөн төсөвтэй гинэ. За уучлаарай одоо энийг ингээ хэлэхэд. Гэхдээ төсөв нь бүр арай тэнд гомдмоор жижигхэн. Гэхдээ бид нар яаж харж байна гэхээр өмнө нь бид нартай хамтраач сургалт өгье гэж бид нар гүйдэг байсан бол одоо ингээд наашаага ирж байгаа байдал эн чин өөрчлөлт байхгүй юу. Энийг бол ингээл нийт олноороо сайн мэдгүй ойрхон байгаа биш болохоор тий. Гэхдээ яг энэ митийн өөрчлөлтүүдийг аягүй их харж байгаа гэх юм уу. Нийгэм мөрөгжинд хэлнэ, хүн ам мөсөнд хэлнэ. Бидний ялгаатай байдлууд тэрний хэмжээгээр ингээд өргөн дэлгэр болоод ах юм уу? Эсвэл бол бид нар ингээд хүн болгон өөр одоо гаралтай гэдэг шиг те эцэг их аав ээж нийгмийн гарал гэдэг манд амьдарч байгаа орчин нөхцөлтэй эдийн засгийн чадамжтай ялгаатай гэдгийг бид нар ингээд өөгшүүлээд ингээд тоохгүй орхио яваад ах юм уу? Эсвэл бол энийгээ бид нар ингээд анхаарал явах хэрэгтэй юм уу гэдэг асуудал байна те. Энд чинь одоо тасралтгүй л ингээд нөгөө нэг полиш буюу ингээд сайжруулж авах хэрэгтэй юм шүү дээ. Энэ бид нар чинь хамтдаа амьдрах чинь тийм амархан зүйл биш. Одоо шүтэн барилдлага тий ингээд хамтдаа шүтэн барилга амьдрах нэг бүгдээрээ олон янзын ялгаатай ийм адилхан хэрнээ бас ялгаатай зөндөө хэмтэй хүмүүс байгаа.
Тэгээ тэрэн дээр ингээд зохицуулахад мэдээч хэцүү, энэ бол айгүй хэцүү ажил ойлгож байна. Гэхдээ ийм ялгаатай байш шүү. Энийг хэдүүлээ яаж зохицуулах уу гэдэг тийм одоо willingness төрөөс айгүй тийм хүсдэг гэх юм уу бид. Мэдээж мэдчихээн. Одоо ингээл энэ ямар мэдрэмжгүй амтан бэ гэж хэлхээсээ илүү за энэ мэдхгүй байх нь аргагүй. Одоо ингээд Монголын аль ч их сургуульд ЛГБТQ хүмүүсийн талаар заахгүй шүү дээ. Заахгүй. Байхгүй. Тэгэхээр чин сураагүй юмыг нь одоо чи мэдхгүй байна гээл ингээл хадлаад байх. Үгүй тэгж болохгүй. Гэхдээ ингээд хилээд байхад ингээд судалгаагаа аваачаад байхад тэгж яхад ингээд нөгөө хүний эрхийн мэдрэмжгүй байгаануудад бол тэд нар бол айгүй бороо гэж мэдхгүй байгаа. Ер нь ямар мэдрэмжгүй хандлага нь яаж илэрдэг вэ? Би айгүй инээдтэй нэг ийм жок ярих дуртай. Намайг ярих болохоор бүгднийхэн шээс үрчт ингээд олон л ингээ хилцүүлэг интерт орно шүү дээ. Тэгэл яг ЛГБТИК гэл тэр үгийг сонсохоор бол ингээл тухбуцаалтай хүмүүс чинь. Тэгээ би нэг төрийн ордонд нэгэн тийм том дуу хилцүүлэгт орж исэн. Тэгээ би нэг илтгэгч нэсэн байхгүй надад 15 минут оногдоод надаас өөр 2 илтгэгч байсан. Тэр хоёрыг ингээл аюу сайхан сонсчоол те. Яг намайг л ярьсан чинь бүгдээрээ ингээл сандал дээр ингээл хөдлөөл ингээл нөгөө шууд дургуулхаа илэрхийлж чадахгүй ч юм уу. Тэгснээ ингээл яг ингээл хүмүүс 0 явдаг ч юм уу. Тэр айгүй надад би яхаа сүрэг юмыг эерэг болгох гээд инээдтэй болгож өөртөө бас хэлжиж магадгүй. Тийм хөвчлөлтэй ч юм шиг. Одоо бас ийм байгаа. Нэг юм хэсэг бүлэг иргэний нийгмийн хүмүүс гэл маазрал ярьж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд монголч нэг Германы байгууллага энэ төр гэж ярьдэн штэ тэр юмс байгууллагч одоо харлуулсан. Тэгээ үнэхээр бас Германы байгууллагууд бас байдаг юм шиг байна. Тэгсэн чинь манайхыг одоо тэр намын Германых гэдэг ахын ха их гэл ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээ надаас танахыг өгч ин гэж тэгж ин тэгэхээр би хинч манайхыг германлахыг хүсэхгүй байна уу гэдгийгсэн. Тэр тоглоомонд нь ч бид нар орж амжаагүй байна. Нэг юмыг асуучвал нэг юм хандлага байна. Хин нэг өөнийг муулах болоод дортуулах болохоор бэлгийн чиг баримжаа хүүсийн баримжаар нь дайрж байна. Тэгээ тэр хүнийг гей, сквал лесби, сквал транс болгоод байна л да. Яагаад? Доромжлохын тулд ч тийм. Гэтэ яг яагаад? Наадах чинь айгуу тийм. Ер нь бол одоо нэг юм улс төрийн энэ тоглолтод бид нарыг маш их ашиглаж байгаа. Бүр яалтчгүй үнэн сүүлийн жилүүдэд бүр их харагдаад байгаа шүү дээ. Ямар нэг сэдвийг дарахын тулд эсвэл өөрсөндөө анхаарал татахын тулд LGBT гэл гомо гэл те ингээл үнэн бодол мэддэггүй. Үгүй ер нь байсан ч гэсэн ингээд нөгөө нэг энэ нийгэмд энэ бүлэг хүмүүсийг үзэн ядаад байна гэдэг нэг юм ойлголт байна шүү дээ. Тэрийг хүмүүс мэдээд байна. Нүг яасан ч ядгийн гэд тийм нэг сэтгэлгээ яваад байгаа. Тэрийг мэдж бол тэрийг ашиглаад байгаа байхгүй. Тэр бол айгүй тийм бохир тоглоом. Ард нь яг бүлэг хүмүүс яаж байгааг огт тоохгүй. Хүн өөрсөндөө анхаарал татахын тулд эсвэл аль нэг сэдвийг дарахын тулд биднийг ашиглаж байгаа тохиолдол бол маш их байна. Энэ дэр бас манай подкастыг сонсож байгаа хүмүүс те мэдрэмжтэй байгаасай. Бас ийм тохиолдол гарч ирвэл дуурмаар байна. Тэ ер нь болохгүй штэ. Яагаад? Хин нэгэн хүн бэлгийн чиг баримжаа, хүүсийн чиг баримжаа өөр байлаа гэх. За тэр чинь өөр гэж л бид нар ер нь өөрсдөө ингэж яриад байгаа болохоос эрэгтэй эмэгтэй за тэгээд гээд бид нэг хоёрхан юм дотор л эргэлдээд байгаа болохоос өөр бусад зүйлсүүдийг янзарч харахгүй байгаа шүү. Бид нар эрэгтэй эмэгтэй гэдгээр бид нараас өөрсдөө өөрч юм билүү. Яг сүргүүлээд ингэж харах юм бол те. Тэгэхээр олонх байгаа хүүс ингэж давмгайлж одоо тоглолт хийгээд байгаа нь л. Тэгээ яг ингээд бас сонсогч олон маань хайсэртэй. Бас нэг ингээд тогтоод бодоод үзээсэй.
Одоо энэ нэг хүн одоо би одоо гей, лесбиан байсныхаа төлөө чамааг яаж хохироогод байгаа юм бэ? Би эрхээ нэхэмжсэний төлөө чиний эрхээс хумслах гаагүй шүү дээ. Тэрийг ингээд яг ингээд тогтоол нэг жоохон нэрээ юу лээ гэж жоохон шүмжлэлээр бодчих юм бол болчихгүй байхгүй юу? А тийхгүй ингээд нөгөө нэг нийгмээс одоо бид LGBT хүмүүсийг ингэж ашиглаж тоглолтууд хийгээд байна шүү дээ. Айгу амархан байгаад байхгүй юу ингээд. Тэрэнд ингээд шууд гээд битгий автаасаа тий. Ингээд нэг Google дээр ингээд харцдаг нэг жоохон сонирхоод уншдаг байсан. Би нэг бас эерэг юм хэлмээр энэ хоёр манай байгууллагч одоо тэгшэрх бархлын өдрүүдийг энэ жил 14 дахь жилдээ тасалддаг зохион байгуулагч. Тэгэхээр яг тэр үеүүдээр 8 дугаар сард болдог. Тэр үеээр ерөнхийдөө ингээд жоохон халуухан нийгэмд хилцүүлгээд болдог. Тэгж яхад ингээд манай офис дээр яг нэг прайдаар 3 жилийн өмнө лөө нэг аав хоёр юм бага насны хүүхэдтэйгээ ирсэн байхгүй. Тэгээд тэр болохоор энэ ямар учиртай энэ тайлбарлаад өгч гээд хоёр хүүхэдтэйгээ суугаад ингээд тайлбарлуулад гарсан. Тэгээ баярлаа гэдэг. Оо тэр бас амар урам өгч байгаа юм чинь. Нэг тим хэмжээний. За нэг учиргүй офис дээр ирээд яриад байх нь хайшин. Тэгтээ ингээд жоохон судалчих л да, жоохон цаг гаргачих л да. Тийм. Тухта бодоод үзэл дээ. Одоо ингээд миний гей байх одоо чиний амьдрал ямар гаалчаад байгаа юм бэ? Тийм үү. Тэр л. Энэ бүлгийн дуу хоолой болоод хөдөлгөөнийг одоо чиглүүлээд ер нь манлайлж явж байгаа хүмүүсийн нэг гэвэл мөн шүү дээ юм. Ийм манлайлагч байх хэцүү юу? Ямар ур чадвар хүнээс шаардах вэ? Ер нь бол ур чадвар шаардна. Ер нь бол аюу тийм сайн алсын аргатай байх хэрэгтэй. Тэгээд угаасаа л бэрхшээл байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо нэг цочроодаг юм гэж байхгүй. Ингээ ер нь бол нэг сүрхий урчсан харцсандаа хаашаа юм. Тэгтэл бас харж байгаа шүү дээ. Дайралтууд ирнэ, ингэж харлуулна, тэгнэ гэл тээ. Тэрэнд аягүй сайн бэлтгэлтэй тийм алсын хараа сайтай байх хэрэгтэй. Тэгээд тэр хараад байгаагаа бусдад харахад нь одоо дэмжлэг үзүүлэх аягүй чухал. Ганцаараа харчаал тий. Та нарын гаж чадахгүй байгаа юм. Эсвэл харахгүй байгаа ингээ яваад иж бас болохгүй. Төвчээр маш их төвчээр хэрэгтэй. Биэс өөрийгөө заримдаа ямар яаж бүр юм их төвчээр надаас гарч яана гэж бодхгүй байна. Тэгтээ төвчэн штэ. Чин үр дүнд хүрэхийн тулд төвчих ёстой. Тэгэхээр төвчээр гэдэг нь одоо нэг тийм юу гэх юм бэ? Юуг тайлбарламаар юм бэ? Бурууг төвчж суухын оронд бас үйлдэл хийгээд байна. Гэхдээ тэр ойлголтуудыг эзэсэнд бол бас хаяа хүлээх шаардлага гараад байна. Тийм, хүлээх. Одоо нөгөө юм прогресста их анхаарал тавих хэрэгтэй. Урагшлаад байгаа, ухраад байгаагаа айгуу сайн анализ хийж авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй ингээл нэг цохилт орол ирэхээр нэг юм хямралын үе орол ирэхээр ингээл бүр унжиж унаал те бүх юм дууссан юм шиг ингээд байгаад иж болохгүй. Тийм. Энэ бол айгүй их төвчээр гаргана. Харилцаа холбооны бас ур чадвар хэрэгтэй. Олон хүнтэй харьцаж байгаа юм чинь. Ер нь дараагийн жилүүдэд 5 10 энэ жилүүдэд ер нь нийгмийн хөдөлгөөнд юуг өөрчлөгдөөсөө ямар хөдөлгөөнүүд илүү идэвхтэй байгаасаа гэж бодож байна. Одоо л зорж байгаа юм бол ийм бидний ингээд тавган дээр дэндүү их асуудлууд байгаа даахгүй юу? LGBT төв бол энэ 19 жилийн хугацаанд маш их зүйлийг хийсэн. Гэхдээ зарим нэг ийм асуудлыг яг сэдвчилсэн байдлаар тусын одоо байгууллагууд үүсэж авч явах хэрэгтэй. Жишээлбэл одоо эрүүл мэндийн тосон үйлчилгээнд төр бие даасан байгууллага байх хэрэгтэй гэж хардаг ч юм уу тий. Тэгэхээр энэ байгууллагууд
эх 5-10 жилд яг юм сэдвчилсэн байдлаар тэлнэ, үүснэ, тэгээд хөдөлгөөн улам бэхжинэ гэдэгт одоо итгэж байгаа болон зорж байгаа. Бүхний нэр төртөө байх. Шудрага өсөй хүртэх тэгш эрхийн төлөх. Асуудлыг бид нэр яриад байгаа шүү дээ. Би тэгээ яг энийг байн хэлээд байгаа зүгээр яг ингээд манай урагшлах хөдөлгөөн гэдэг подкастыг сонссон нэг хүн те. Бид нар хамттай юм байна. Энд чинь бүхний асуудал юм байна. Зөвхөн ингээд нэг хэсэг бүлэг хүмүүсийн тухайн асуудал биш юм байна гэдэг аягуулсаа харчаасай. Тэгээ түрүүний инхмагийн хэлдэг бүлгийн асуудлыг яриад ирэхээр, цөөнхийн асуудлыг яриад ирэхээр бүх хүмүүсийн асуудал сайжирдаг гэдэг. Энэ аюу нэрээ тийштэй гэж миний дотор яг бодогдсон байхгүй юу? Энд дээр нэг жишээ одоо юу байна л да. Хөгжлийн бэрхшээл гэлээ шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал юм шиг хүмүүс бодоод байгаа байхгүй. Тэгэхэд ингээд одоо татах хүчийг бид нар одоо эсрэг үзэх ямарч боломжгүй тийм. Бид нар бүгдээрээ хөгшрөн шүү дээ. Хүн хөгшрөхөөр яах вэ? Хараа муудна, хөл муудна, чих муудна. Танд хамаатай л юм байгаа байхгүй. Зөндөө хүмүүс янз янзын осол аварт орж ийн. Гипс зүүж ийн, таяг төр зур зүүж ийн, эсвэл шууд ингээд тэр хинцэр дээр суух ч юм уу. Танд хамаатай л юм байгаа байхгүй. Хөл муудгаа тийм явах шат. Стандартын дагуу байх хэрэгтэй байна. Тийм гудамжаар явхад, дугуугаар явхад зам дугуйн зориулагдсан зам хэрэгтэй байгаад байна. Тийм. Жирэмсэн эмэгтэйчүүд тэр том гизтэй ингээл зөндөө юмыг туулж хахад энэ ингээд юмыг одоо энэ чиний асуудал гэж битгий орхиосоо ер нь энэ нийгмийн асуудлуудыг надад хамаагүй юм шиг гэдэг тий. Энэ нэг аюу гоё гэдэг нөгөө нэг юм даанч би орж ирэхгүй байна нөгөө гоёор хэлж чадахгүй. Гэхдээ ингээд нөгөө еврейнэр дээр яхад еврейнэрлүүд арихад би очиагүй яагаад гэвэл би еврей хүн биш учраас хар арснууд дээр очиход би очиагүй яагаад гэвэл би хар арстан биш учраас гэдэг. Над дээр ирэхэд намайг хамгаалах хинч үлдээгүй гэж. Тэгэхээр ингээд ийм айгуу тийм хүний эрхийг айгуу тийм цогцоор нь бодож өөртөө ч хамааралтай тэгээд бүлгийн эрх сайжрахад таны эрх улам бэхжиж төвшүүлэх гэдэг та. За их модоо маш их баярлалаа. Тэгээд урагшлах хөдөлгөөн подкаст маань үргэлжилж байна. Тэгээд яг би болохоор бол за инхмаа хувийн хувьд одоо хизүү үе байдгүй эсвэл юунаас урам зориг авдаг вэ гэж асуумаар байна. Энийг хоёлаа энэ асуултанд хариулаад ер нь подкастаа өндөрлөл болох уу? Урам зоригийг бол зөндөө л газраас авч ин доо. Бас урам зоригийг өөртөө их өгдөг дөө. Урам зориг би одоо айгуу тийм олон сайхан найз нөхдөдтэй ээж аав маань бас их сайхан урам хайрладаг. Тийм. Гэхдээ хамгийн их урам зоригийг би өөрийн community олон нийтээсээ яг хамт олноос авдаг. Бас энэ феминист хөдөлгөөнөөс авдаг. Тийм. Гэхдээ урам зоригийг ийм айгуу сорин ч яах вэ? Юу гэж тайлбарлана? Мэдээж энэ микро ийм прогрессыг ингээд хараад тэрнээс айгүй их урамшиж байгаа байхгүй. Гэхдээ бас яагаад энийг хэцүү байсан ч үргэлжлүүлэх ёстой вэ гэдэг юм надад тэрийг би байнга санаж идэг. Одоо ингээд зүрх сэтгэлдээ айгүй хитрхи романтик сонсогдож байна. Гэхдээ энэ миний үнэн. Зүрх сэтгэлдээ би хит хитэн хүнийг тээж явдаг байхгүй. Одоо миний амьдралд учирсан. Тэгээд яагаад энийг бүр заашгүй өөрчлөх ёстой вэ? Бүр ингээд хэцүү байсан тэмцэх ёстой вэ гэд. Одоо трансгендер хөгжим бэрхшээлтэй эмэгтэй тэр хүний би тээж явдаг тийм. Гэр оронгоо болсон орон нутгаас ирсэн трансгендер тэр хүнийг би тээж явдаг. Тэр туулсан тэр хүмүүс тохиолдоод байгаа юм тий. Надад нэг гендер мэрэгчлэн ихч ярьж өгч ирсэн. Орон нутагт ингээд сургалт хийгээ явж исэн. Тэгсэн тэгэл ЛГБТК хүмүүс энэ төр гал яриад.
Тэгсэн чинь нэг 90 орчим насны өвөө ингээд уйлаад тэр ихчэд ярьж л дээ. Охин минь чи хаагуур явж исэн бэ гэж хэлсэн чаахгүй. Гэдэг чинь тэр хүн тэр юу гэй өвөө л исэн байгаа байхгүй. Тэгээд 90 хүртэлх наснда өөрийгөө ганцаараа л гэж бодож байсан. Гэх мэтчтэй одоо тэр өвөөг би тэгээ явдаг. Би хизээч уулзаж үзээгүй ч гэсэн манай байгууллага чадлаараа ажиллаж байгаа гэсэн биднэрт маш их хязгаарлагдмал юм байгаа. Энэ хөдөлгөөнд маш их хязгаарлагдмал юм байгаа. Бид нарын хурж очиж чадаагүй, олж нээгээгүй маш их асуудлууд байгаа. Тийм учраас тэрийг одоо олж нээхийн төлөө арга сүвчлэн, чихээ сайн онгойлгоно, хүнтэй сайн, хүнийг сайн сонсно, community-га сайн сонсно, хөрөнгө мөнгө олно гэдэг тий. Зөндөөл их ажлууд байна. Гэтэ ингээд бэрхшээл юм шиг юм сонсогч байгаа юм. Энэ миний амар урам зориг байхгүй. Яагаад зогсож болохгүй вэ? Яагаад энэ ажил чухал вэ гэдгийг ингээ байн сандаг гэх юм уу? Тэрнээс биш наатаха болооч ээ, өөр юм хийгээч ээ, арай мөнгөтэй ажил хийгээч ээ. Ямар аюултай юм гэдгийг тэргэл зөндөөл хүмүүс бас хэлж идэг л да. Тийм. Гэхдээ яг урмыг бол тэгэл бэрхшээлээс хүртэл авдаг да. За баярлалаа их мад. Тэгээд цаашдынхын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд хөдөлгөөнийхөө том нөлөөлөгч байгаарай. Үргэлж дуу хоолойн тод байгээ гэж хүсье. За маш их баярлалаа.